За сайн байцгаана уу, Бабак байна. Та бүхэн Монгол Алтай нурууны хүйтэн оргил дээр зуны үйлрэлд авиралт хийх гэж төлөвлөж байгаа бол хувцаа хэрхэн зөв сонгох, хувцаа хэрхэн зөв тохируулж өмсөх талаарх зөвлөгөө хүргэе. За манай багийн хувьд одоо 2021 болон 22 онд хүйтэн оргил дээр урд хоног толгой болон одоо хойд хоног толгоогоос нь амжилттай оргилдож байсан. За хүйтэн оргил маань бол одоо Монгол орны хамгийн өндөр цэг цагаагаар эрс юм бүсэд оршдог юм сайхан хайрхан байгаа. За өндөр ууланд 100 м өндөр авалт хийх тусам агаар мандлын температур 0.6 хэмээр буурдаг гэсэн юм судалгаа байдаг. Энэ маань бол та 1000 м өндөр авалт хийхэд агаар мандлын температур даруй 6 хэмээр одоо унаж хүүтэрдэг гэсэн юм үг юм. Тэгэхээр уулын юм эрсдэс докторгүй цагаагаарын өөрчлөлтийг та зөвхөн өмсөж байгаа хувцсныхаа тусламжтайгаар даван гарах юм зайлшгүй шаардлага тулгардаг. Тэгэхээр уулын нөхцөлд бол олон давхраг бүрдүүлж өмсөх нь бол та өөрийнхөө биеийн дулааныг бол гадна орчны дулаантай уялдуулан тохируулах юм боломжийг өгдөг. За тэгэхээр юуны өмнө суур давхраг буюу base layer-ийн танилцуулгаар одоо эхлэе гэж бодож байна. Base layer дээр бол одоо энэхүү цамцыг бол одоо сонгож авч явахыг бол зөвлөж байна. За base layer маань одоо үндсэн үүрэг нь болохоор шууд хүний бие дээр өмсөгддөг учраас хүний биед одоо тав тухтай хүний биеийн дулааныг хадгалсан за мөн хүний биеэс ялгарч байгаа одоо хөл чигийг одоо шингээж тэдгэрийг одоо хурдан хатааж биеийг хуурай тав тухтай байлгах юм одоо үүрэгтэй байдаг. За base layer-ийн гадна талаар бол mid layer буюу одоо энэ дундын давхаргын цамцыг бол өмсөж явдаг. За энэ дундын давхаргын маань цамцын үүрэг нь болохоор одоо биеийн дулааныг хадгалах буюу одоо юм дулааны давхарга гэж ойлгож болно. За мөн одоо base layer-ээс одоо гадагшлуулж байгаа одоо хөлс болон чигийг мөн давхарга гадагшлуулах юм үүрэгтэй байгаа. Тэгэхээр та бүхэн хөлс чигийг гадагшлуулдаг юм амьсгалдаг материалаар хийгдсэн за мөн юм дулаахан материалаар хийгдсэн одоо дундын давхаргын цамцыг бол сонгож өмсөөрэй. За mid layer буюу одоо энэ дундын давхаргын гадна талаар бол одоо гадны одоо цас борооноос одоо хамгаалах юм күртгүүдийг бол өмсөж явах хэрэгтэй. За мэдээж одоо энэхүү күртгэний маань одоо зориулт нь болохоор одоо доторх одоо давхаргуудын хувцсыг бол норгож чигтүүлэхгүй байх юм үүрэгтэй байдаг. Цагаагаар нь одоо дулаахан салхин доктортой одоо хурд тунц орохгүй байсан ч гэсэн та бүхэн одоо нэмэлтээр дулаалгын давхарга буюу одоо энэ инсуляшн сүдэн күртгийг бол цүнхэндээ байнга авч явахыг бол зөвлөж байна. За тэгэхээр Монгол Алтай нурууны хүйтэн оргил дээр та бүхэн зуны үйлрэлд авиралт хийх гэж байгаа бол одоо доогуура хэрхэн хувцлах талаарх зөвлөгөөг одоо хүргэе. За доогуур өмсөж байгаа хувцсны хувьд бол одоо дээгүүр өмсөж байгаа хувцсныхаа одоо дарааллын болоо одоо бусад тавигдах шаардлагууд бол одоо ерөнхийдөө ижлэгэн гэж ойлгож болно. За юуны өмнө бол одоо суур давхарга буюу одоо base layer-ийн энэхүү өмдийг бол өмсөх хэрэгтэй. За base layer-ийн маань өмд бол одоо мөн ялгаагүй одоо хөлсийг чигийг бол гадагшлуулах одоо биеийг хуурай тав тухтай байлгах юм үндсэн үүрэгтэй за мөн биеийн хөлгөөнийг хорихгүй юм сунтгаан материалаар хийгдсэн байх шаардлагатай. За base layer-ийн хувцснууд дээр анхааруулга болгож хэлэхэд даав материалаар хийгдсэн хувцсыг бол санал болгохгүй байна. Учир нь бол даав нь ус чигийг өөртөө сайн шингээдэг боловч эргээгээд хатах нь удаан байдаг учраас нойтон чигтэй хувцастай одоо уулын нөхцөлд удаан хугацаагаар явах нь та өөрийнх нь биеийн дулааныг алдаж даарж бэрэх одоо мөн цаашлаад осгох юм эрсдэлтэй байдаг учраас даав материалаар хийгдсэн хувцсыг бол сонгохгүй байна. За base layer-ийн гадна талд бол out layer буюу одоо гадна давхаргын салхи цас борооны хамгаалттай өмдийг бол өмсөхийг зөвлөж байна. За магадгүй одоо тухайн өдрийн цаг агаар хэрэг хүйтэн байх юм бол гадна тал нь одоо шууд дулаалгын буюу одоо инсуляшн юм сүдэн өмдийг өмсөд гадна нь бол ийм салхи борооны хамгаалттай өмд өмсөх хэрэгтэй. Тэгэхээр та бүхэн тэрийг одоо өөрийнхөө одоо сонголтоор одоо авч явахыг бол зөвлөж байна. За цаг агаар хэрэг одоо муудаж докторгүй байх юм үржилсэн мэдээтэй байх юм бол та бүхэн мэдээж цасны болон одоо ийм бороо салхины хамгаалттай энэ өмдийг мөн давхарт цүнхэлж авч явахыг бол зөвлөж байна. За та бүхэнд нэмж зөвлөхөд одоо уулын цаг агаарын мэдэн дээр цаг агаар дулаахан хурд тунцгүй салхи доктортой гэж
байсан ч гэсэн нэмэлтээр одоо дулаалах салхины өмд болон одоо салхины өмднийхөө гадна талуур өмсөх нэмэлт дулаалгын өмднүүд мөн дулаан күртэг болон бэлийг бол заавал цүнхэлж одоо авч явахыг бол зөвлөж байна. Хүн бүрийн хүүтнийг тесвэрлэх чадвар болоо одоо дулааныг мэдрэх, хөлрөх зэрэг нь бол харилцан адилгүй өөр байдаг учраас та бүхэн өөрийнхөө биеийн онцлогт тохируулан мөн авирж байгаа уулынхаа цаг агаар улирлын онцлогт тохируулаад хувцсныхаа зузаан нэмгэн болон одоо давхаргын тоог бол нэмж өөрчлөх боломжтой байдаг. Мөн та уулын хувцсны худалдан авалт хийх гэж байгаа бол хувцсны давхаргын мэдээлэл нь тухайн хувцсныхаа ялькин дээр бичээтэй байдаг ба мөн та худалдааны зөвлөхөөс нэмэлт зөвлөгөө мэдээлэл авсны үндсэн дээр худалдан авалт хийж байхыг зөвлөж байна. За хүүтэнд хүний биеийн одоо үзүүрийн хэсгүүд буюу одоо гар хөлийн хамрын үзүүрүүд одоо төрүүлж дулаанаа алдаж даарж бэрх юм эрсдэлтэй байдаг. Тэгэхээр та бүхэн уулын нөхцөлд уулын зориултын бэлийг бол авч хэрэглэхийг бол санал болгож байна. За уулын бэлэн нь бол одоо хэрэглээнийхээ хувьд техникийн авиралтын, мөсөн авиралтын, өндөр уулын гэх мэт ялгаатай байдаг боловч та бүхэн аль ч тохиолдолд одоо цаг агаар бол өөрчлөгдөж одоо хөвтөн болоход дулаалах зориулт бүхий одоо юм дулаан бэлийг байнга цүнхэндээ цүгэлж авч явахыг бол зөвлөж байна. За мөн хүн өөрийнхөө биеийн дулааны 40% бол дан ганц толгоогоор алддаг гэсэн юм судалгаа байдаг. Тэгэхээр хүүтний үйлрэлд одоо ялангуяа өвлийн үйлрэлд бол та бүхний зайлшгүй авч явах нэг чухал хувцс хэрэглэл бол одоо яалтч аргагүй малгай юм. Тэгэхээр малгай нь бол мэдээж дулааныг хадгалах чадвартай мөн одоо хөлс чигийг гадагшлуулах чадвартай байхаас гадна толгойг бариагүй толгой твтэх юм сунтгаан материалаар хийгдсэн байх шаардлагатай байдаг. За мөн одоо нүүр болон хоолой хүзүүг хүүтнээс болон салхи нарнаас бол хамгаалах юм зориулт бүхий одоо бафыг авч хэрэглэхийг санал болгож байна. За бафыг бол зөвхөн одоо хоолой хүзүү нүрийг хамгаална гэдгээс гадна одоо толгойдоо өмсөх одоо гарандаа зүүх гэх мэтчлэн одоо маш олон зориулалтаар одоо ашиглаж болдог юм давуу талтай байдаг. За Монгол Алтай нурууны хүүтэй оргил маань одоо манай Монгол улсын дээвэр болох одоо хамгийн өндөр оргил байгаа. Цаг агаарын маш эрс тэрс юм бүсэд бол оршдог. Тэгэхээр хүүтэн оргил дээр хийж байгаа авиралтандаа болохоор би Lasportivo брендийн G2 загварын гутлыг бол сонгож авч өмссөн. За G2 загвар маань болохоор далайн төвчнөөс дээшээ 3000-аас 6000 метрийн өндөрт өмсгөр зориулагдаж хийсэн юм гутал байгаа. За G2 загварын маань одоо даваа тал нь бол өөр дээрээ юм салдаг дулаан юм бойтогтой. За тэгэхээр та бүхэн авиралтын үед болохоор одоо дотор нь яг зориултын материалаар хийгдсэн оймсыг бол одоо өмсөж хэрэглэхийг бол зөвлөж байна. За оймсны хувьд ч гэсэн одоо мөн адилхан даваа материалаар хийсэн оймсыг бол зөвлөхгүй. Одоо хөлийг дааруулах юм эрсдэлтэй байдаг. За гутлан дээр бол одоо нэмэлт анхааруулга хэлэхэд манай Монгол орн маань цаг агаарын эрс тэрс юм уур амьсгалтай бүсэд байдаг. За ялангуяа өндөр уулын цаг агаар бол одоо маш тогтворгүй юм хуримтгай байдаг учраас та бүхэн аль болох одоо 3000-аас 6000 метрийн өндөр зориулагдаж хийсэн дулаан гутлыг одоо авч хэрэглэхийг бол зөвлөж байна. За ууланд мөн нэмэлтээр одоо уулын каск, таяг, зузаан, бэлийн нүдний шил одоо аяллаа үүргэвч зэргийг бол одоо авч хэрэглэх бол зайлшгүй шаардлагатай байдаг. Та бүхэн эдгээр одоо нэмэлт хэрэглэлийг тухайн явах гэж байгаа аяллахаа хол ойроос мөн одоо цаг хугацаа тухайн улирлын онцлогт одоо тохируулан сонгож авч хэрэглэх шаардлагатай. За ингээд та бүхэндээ одоо уулын хуцлалтын давхарга тус бүрийн оролцоо үүргийн талаар товч мэдээлэл зөвлөгөөг хүргэлээ. Та бүхний авиралтанд амжилт хүсье. Баярлалаа.